Эхнэр юу аваад ирээ манаас гэсэн. Биш эн чинь баялаг байхгүй юу? За өдрийн минь манайхаа. За Energy Resource компанийнхаа ухаан удаг уурхад дээр хүрээд ирлээ. За одоо хэдгээж ирж байгаа юм тоогоо бол алдсан байгаа. Тэгээд энэ удаад би Kera Equipment гэдэг компани урилгаар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд ирээд энэ бүтээн байгуулалттай танилцах, одоо ингээд Монгол залуучуудын өөрсдөө хийж байгаа энэ бүтээн байгуулалтыг харах үнэхээр гоё дуртай. Ялангуяа ингээд ажил өрнөж байгаа ийм газараа явах дуртай. Тэгээд яг энэ хүн газар одоо 9 онд би MCS-ийн боссуудтай бас анх удаа ирж исэн. Үнэхээр энэ том бүтээн байгуулалтыг манай Energy Resource-ийн бол хийж чадсан. Тэрийг бол надаар хэлбэл бүгдээрээ мэдж байгаа. Дэлхийн хэмжээний гоё уурхайг энд байгуулж чадсан. Тэгээд 10 онд шиг санаж байна. Анх Energy Resource компани маань олон улсын хөрөнгийн бирж тэр дундаа Хонконгийн хөрөнгийн биржлэр анхны хувьцаагаа арилжаалсан. Тэгээд тэр үйл явцаас одоо тэн анх арилжаалж байхад нь бас хувьцаа авч ирсэн хүнийх нь нэг осондоо энэ компани хөрөнгө оруулагч одоо тодорхой хэмжээнд бас байлаа. Тэгээд тэр чиг сони юм байлээ. Одоо ингээд хувьцаа авчихаар өөрөө хэрэгхгүй ингээд өглөө болгон босоод хувьцааныхаа одоо үнийг хараад өсөж гин үү, бууж гин үү, бүр сүулдэ Bloomberg телевизээр хүртэл үздэг болоод энэ дэлхийн уул уурхайн тенденц одоо хайшгаа явж гин энэ гэдэг тийм чи айгу гоё гохгүй. Нэг өсөндөө энэ уул уурхай айгу транспарент буюу ил тод болж байгаагийн нэг том жишээ тухайн үедээ тэгж байжсэн. Тэгжиж би одоо анх бас энэ уул уурхай гэдэг юмтай бол танилцж ирсэн. Тэгээд энэ ирэх болгонд айгу дуртай байдаг. Үнэхээр гоё. Энэс ч хойш одоо чи юуж байгуулслаа. За захиалга миний мэдхийн захиалгаан станц байгуулсан. Маш том баяжуулах үйлдвэр байгуулсан. Ер нь одоо нүүрсээ баяжуулаад нэмэн үрдэг шингээж байгаа цөөхөн уурхааны нэг манай Energy Resource-ийн ухаан удаг байдаг. Өчтөр их гоё өдөр тохиолсон. Яг тэр өдөр нь таараад хүрээд ирсэн. Захирлууд нь хүлээж авсан 100 сая дахь тонн нүүрсээ олборсон өдөр нь өчтөр таарсан юм байна. За яг мэдээж альва нэгэн том уурхаар орохын тулд эхлээд заавал нэг хаабын сургалт гэж байдаг тийм манайх надаар илүүдгэн мэднэ. Одоо эрэгт ойгондоо суудаг юм. Бараг цээжилсэн гэж хэлж болох нь. Гэхдээ заавал суух хэрэгтэй. Дөрөн бол тийм, дөрөн бол дөрөн. Тэгээ хаабыгаа сургалтанд сая 20 минут суучлаа, каска авчлаа, цамцаа авчлаа. Надаа юу их таалагдлаа. Өмнө болохоор нөгөө ийм гутал өмсөд байдаг байсан. Одоогийн нөгөө safety boots чи ийм болцсон юм байна шүү дээ. Энэ янзын гоё болцсон юм байна. Гакохоо энэ дээгүүр машин тэрэг явахад яах ч юм шүү гинэ. Энийгээ өмсчлөө. Тэгээд яг хөө мэдээж энэ бүтээн байгуулалтад олон жил одоо танилцж байна дөө. Манай Energy Resource компанид байгуулсан цагаас хойш маш их бүтээн байгуулалтыг хийсэн. Мэдээж уурхаадаа хийсэн. Уурхаагаас гадна одоо ингэ цогццын сум Energy Resource компани байгуулснаас хойш яаж хөгжиж байгаа манайхан бүгдээрээ мэдж буудал олдохгүй шүү дээ. Бүр буудал олдохоо болчих. Цогццын одоо жишээл бизнесмэнүүд энийг анзаарах юм бол энд гоё буудал барих юм бол одоо маш гоё бизнес байгаа юм байна. Тэгээд байгуулсан цагаас хойш одоо татвар төлөлтөөрөө топ 5-д одоо Energy Resource байнга явдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд энд чинь маш олон сургууль, стадион, одоо соёлын байгууламж барьсан. За ногоон төгөлгээд одоо маш олон хэдэн газруудад мод хэдэн 100 мянган мод тарьсан ч гэдэг юм. Одоо ингээд энэ бүгд бүтээн байгуулалтыг яриад байх юм бол нэр дуусшгүй ийм гайхамшигтай хамт олон л доо. Үнэхээр гайхамшигтай. Хүмүүсийн анхаарал. Уурхад дисплейн ажил эхлүүлэхэд 2 минутын хугацаа боллоо. Тэгээд энэ удаад гол ирсэн миний шалтгаан бол мэдээж Kera Equipment компани. Тэгээд Kera Equipment компанийхан маань тонлий гэдэг одоо дамп гэж ирдэг те. Одоо том даацын машин оруулж ирээд бас удаж байгаа. Тэгээд сүүлийн үеийн ганц одоо ухаан удаг биш. Сүүлийн үеийн маш олон уурхаанууд энэ одоо дампыг ашигладаг болцсон юм байна. Яагаад энийг ашигладаг болцсон? Юугээрээ давуу талтай болоод энэ л үнгээд шуураад идгийн хэдүүдээ бүгдээрээ яг газар дээр нь очиж үзье. Нүүрсний одоо овоолог гэдэг юм одоо биш нэг мэрэгжлийн хүн болохоор биш болохоор бас буруу зөрүү ярьж магадгүй шүү те. Одоо Монгол улс одоо нэр үнэхээр юугаараа баян түүгээрээ баян гэдэгтэй адилхан нүүрс одоо экспортын зөвхөн 40% зөвхөн нүүрс одоо гаргаж штэ те. Гайхамшигтай нэр. Яг мэдээж нүүрс, зэс, алт тэгээд одоо энэ одоо газар дуур багтаа бол одоо баялаг гэж хэлэхэд бас хэцүү штэ. Эний чинь олборлоод, гаргаад, борлуулад угаагаад одоо юу гэдгийг те. Тэг баялаг гэдэг нь энэ чулуундаа биш энийг гаргаж байгаа тэр техник, технологи, ноу хау, менежмент те энэ бүгдийг л одоо монголчууд хийж гэнэ гэдэг нь надад гайхамшигтай санагдаад байгаа хгүй. Тэгэхээр надад бол баялаг гэдэг нь ахын нүүрс мөнөөс мөн. Гэхдээ тэрнээс илүү баялаг нь яг энэ нэмэн үртгийг бүтээж байгаа энэ хамт олон те. Энийг хийж байгаа энэ техник, технологи үнэхээр супер юм аа. Гэлгүй аваа явчих тийм үү? Дурсгалтай те. Эхнэр юу аваад ирээ манаас гэсэн. Биш эн чинь баялаг байхгүй юу? Хүмүүсийн анхаарал. Уурхад дисплейн ажил эхлүүлэхэд 10 секундын хугацаа боллоо. 10 9 8
7 6 5 4 3 2 1. Ой. Вау. Тэнд хоёр гадаа дэр зэлж байгаа юм шүү дээ. Вау. За ер нь бол яг мэдээж уурхаад ирсэн хүмүүс тэслэгийг харна гэдэг бол бас тийм ховор зүйл шүү. Төдийлө өдөр болгон тааралдаад байдаг зүйл. Ингээд тэслэгийг харлаа. За одоо тэгэл суларсан шороогийн чинь манай нөгөө түнлэгийнхэн очиж зөөгд иглэн шүү дээ. Хэдэл одоо эндээс түнлэргүй явъя. За миний гол зорж ирсэн зорилго маань одоо та бүхэн харж байгаа бол миний ард байж байна. За сая ингээд ухаан удгийнхаа уурхаагаар нэлээд бүтэн тойрлоо, бүтээн байгуулалттайгаа сайхан танилцлаа. Үнэхээр энд бол жинхэнэ ажил буцалж байна. За энэ ажил их буцалж байгаа ажлын дийлэнхийн нугалж байгаа 4 дамп трак миний ард зогсож байна. Энд яг ажиллаа хийж байгаа тракийг сая дуудаад би одоо айгүй давууд ирэх хэвчлүүлээд ажлын зогсоогоод 4 дүүнэрийнхээ энэ ч ингээ байрлуулж агаад ах нь хурдан ярьждаг юм уу гэс ярьж санаа зовлтгоо дараа нь ажиллаа хийгээд 4 дамп тракийг авчираад зогсоочлоо. За ер нь бол дэлхийн маш том уурхаанууд манай бидний мэддгээр одоо дэлхийн том технологи одоо том техникүүдийг хэрэгэлдэг. Тэр дундаа бидний сайн мэддэг Caterpillar, Komatsu гэдэг юм уу те. Сүүлийн үед яагаад хятадын тэр дундаа хятадын Tonle гэдэг энэ брендийн дампууд, тракууд өөрөө буулгагч гэж бас ярьдаг. Эдгээр ингээд зөнхлөөд байна гэдэг нэг л зүйл байгаа. Мэдээж дэлхийн зах зээл дээр одоо хятадууд бусад одоо ижил төрлийн компаниудтай юугаар өрсөлдөж байгаа гэхээр ерөөсөө л үн. Яаж хятадууд энэ үнийг ингэж боломжийн хэмжээнд нь доод түвшинд нь авчирч тэр хэрээрээ тухайн компани үр ашгийг нэмэжтэй энэ гайхамшигыг хятадууд үнэхээр хийж чадчихээн. Зүгээр Benz G классын үнэтэй адилхан ийм үнэтэй тракууд байгаа байхгүй юу? Бид нар бол би бол ойлгохдоо одоо зүгээр дэлхийн том тракуудын үнийг нэ сонсохоор дандаа $100 хэдэн сая доллар гэж ярьдаг. Энэ бол зүгээр зарим нэгэн одоо Trump тракаас бол одоо 8 дахин хямдхан ийм үнэтэй байгаа байхгүй юу? За тэгээд Tonle гэдэг энэ хятадын алдартай брэнд бидний нөгөө мэдих Шанси мужийн Ша хотод байрладаг юм байна. За манайхан тэр хотыг илүү нөгөө хятадын анхны хаан Шинхуандигийн нөгөө шавар цэргүүдээр нь илүү мэдэж магадгүй. За Tonle гэдэг компани бол зөвхөн өөрөө буулгагч энэ тракийг л үйлдвэрлэдэг. Өөр юу ч үйлдвэрлэдэг. Нэг ёсонтой хятадууд яагаад энэ дэлхийд дээр энэ технологиор тэргүүлээд байдаг гэдэг нь R&D гэж бид нар ярьдаг. Research and Development Department нь маш сайн ажиллаж байна гэсэн үг. Маш хурдтай ажиллаж байна гэсэн үг. Зүгээр л харьцуулаад хэлэхэд одоо аливаа нэг юм шинжлэлийг Америкийн компани 3 сард хийж байгаа зүйлийг хятадууд 7 хоногт хийж чаддаг байхгүй тий. Жишээлбэл одоо энэ тракаас одоо дараагийн ерөөсө жилийн дараа гарсан трак нь бүх зүйлээрээ өөр болсон хүрээд байх жишээтэй. Тухайн компанийнхаа фидбэкийг маш сайн авч ирнэ гэсэн үг. Тэрийн өөрчлөлт маань энэ өөрчлөлт маань манад энэ илүү тохироод энэ тэгээд энэ гэхэд тэрийг бол маш хурдтай хийж чаддгаараа хятадын давуу тал нь ерөөсөө энэ хурдандаа байгаад байгаа. За нэгд хоёр Tonle-ийн юуг анзаарсан гэхээр ер нь бол энэ хүнд даацын өөрөө буулгаж энэ одоо машинуудын 3 тэнглэгтэй байсан айгүй efficiency юм байна гэдгийг бол олж харсан. Нэг өсөндөө та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм. Одоо дэлхийн том уурхай дээр явж байгаа дандаа нэг 2 тэнглэгтэй маш том дугуйтай юм тракууд яваад байдаг шүү дээ. А энэ бол 3 тэнглэгтэй байгаа байхгүй юу? Анхудаа ингэж 3 тэнглэгтэй энэ одоо инновацийг анхудаа шингээж өгсөн, тэрийнхээ патентыг эзэмсэн. Ер нь бол энэ Tonle гэдэг энэ брэнд чи ерөөсөө хятадтай маш алдартай 50 гаруй улсад экспорт хийдэг, экспортороо давгамаалцсан. За 122 патент эзэмшдэг. Бусад компаниуд нь тэр патентыг худалдаж аваад дуурайгаад хийдэг ч юм уу. Анхдагч нь байгаад байгаа. Энэ 60 тонны дамп бол одоо 3 тэнглэгтэй байгаад байгаа. 3 тэнглэгтэй болоод ирэхээр нэг дугууны хэмжээ хүртэл багасж байгаа үстэй тий. Тэгээд дээрэс нөгөө ачаалах гэдэг юм уу одоо зөв Тэшээ хуваарлах энэ төр нь бол хамаагүй өөр болоод явж байгаа. Энийг бол жишээлбэл олж мэдсэн байна. Одоо энэ дугуй хагарлаа гэсэн тохиолдолд бараг хотлоо ярддаг хүнд би өөрөө сольчих гээд байгаа мó яах гээд байгаа тийм. Нөгөө нэг том дугуйг чинь солилно болно гэдэг чинь одоо бөө асуудал болно үстэй. Тэгээ энэ 3 тэнглэгтэйгээр бол үнэхэрийн одоо ялангуяа нэг операторууд те энэ машиныг жолоодж байгаа хүмүүст бол хамаагүй тав тухыг бол мэдрүүлээд байна гэж байгаа байхгүй тийм. За жишээлбэл энд бол одоо яг манай Energy Resource-ийн ухаан худагт бол нийтээ энэ Tonle-ийн 60 ширхэг дамп трак одоо яг эд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэрний дөрвийг би ингээ авчираа зогсоочлоо. Ягаад дөрвийг зогсоосон ингээ дөрвөлээ арай өөр юм байна. Ингээ энгийнүүдээр ингээ гаднаас нь харахад бүгдээрээ адилхан боловч эн чин даацууд нь өөр. Одоо тэр жишээлбэл 60 тонны даацтай хууд энэ бол жишээлбэл 70 тонны даацтай. За энэ бол мэдээж тэгээд одоо систерндээ 40 тонны даацтай. Эн чин уурхай бол дандаа нөгөө замаа усалж идэг учраас ийм систер нь хүртэл байх жишээтэй. Тэгээд
мотор нь бол нөгөө хятадын алдартай Weichai гэдэг мотортой. За хорооп нь болохоор хятадын нөгөө алдартай Fast гэдэг хорооптой. Урагшаага 7 шаталтай, арагшаага ухардаг нэг агарааттай. Ийм гайхамшигтай дамп тракуудыг л манай Hera Equipment компанийн маань 19 оноос хойш Монголын зах зээл дээр нийлүүлж байгаа юм байна. Одоо Монголын бүх уурхай, тэр дундаа одоо хамгийн том уурхай бол ухаан удаг гэхэл энэ жишээлбэл 60 ширхэг энэ трак одоо ингээл өдөр тутмын ажлуудын 24 цаг нугалж явах жишээтэй. За миний тэр хамгийн цаана харагдаж байгаа тэр 60 тонны дамп бол механик хорооптой юм байна. За мэдээж механик хороптооч байгаа, автомат хороптооч байгаа. Аль нь давуу талтай. Гэтэ яг сүүлийн үед манай уул уурхайн том компаниуд илүү автомат хороптоогуудыг сонирхоод байгаа юм байна. Аргачлгүй биз. Ер нь бол яг хөөхтэй манай жолоочдор тэр дундаа жолооч гэж ярьдаг юм байл та. Энэ оператор гэж ярьдаг юм байна. Операторууд бол маш одоо ур чадвар сайтай. Гэхдээ гисэн хідэж хүний фактор нөлөөлдөг. Энэ чинь дандаа нэг өөдөгөө ингэж өгсдөг, урууддаг ийм замаар явж байгаа учраас одоо нөгөө механик хороптоо болж араа мараа алдаг малдаг ус тохиолдлууд гардаг юм байна л та. Тэрийгээс сэргийлээд сүүлийн үед бол ерөөсөө энэ автомат хороптонуудынд илүү сонирхож байгаа юм байна. Одоо жишээлбэл энэ 70 тонны даацтай тонлид жишээл хамгийн сүүлд нөгөө Америкийн алдартай Allison-ы хоропыг тавьсан байгаа байхгүй юу. За миний мэдхийн тэр Allison гэдэг хороп чинь Америкийн нөгөө одоо цэргийн нөгөө том техник энэ төр тавьдаг тэр хоров шүү дээ. Тэрийг жишээлбэл одоо хятад дээр л энэ тавьсан байх жишээ шүү дээ. Гэхдээ Allison ч мундаг тэр Fast гэдэг Америкийн биш хятадын тэр хоров бол одоо супер шүү дээ. Супер хоров байгаа. Жишээтэй. Хэдүүлээ ингээд кабин руу бас ороод үзье. Та бүхэн анзаарж байгаа бол нөгөө уул уурхад хэрэгэлдэг том нөгөө тракууд чинь айгуу кабинууд нь том байдаг шүү дээ. Энэ ингээд харахаар айгуу хөөрхөн жижиг юм. Сая би дүүнээс асуусан чинь анхаага жижигхэн байх нь хамаагүй дээр үдэг юм а. Ялангуяа одоо өвлийн хүүтэнд хурдан халдаг ч юм уу, зуны халуунд одоо хурдан хөрдөг ч юм уу тэр талаас тэгээ айгуу гоё юм шинэлэг одоо зүгээр хүний нүдэнд харагдахгүй мөртлөө гой технологиг шингээсэн байгаа гэж ярина лээ. Зүгээр яг ийшээ жишээл хэдэн ороод үзье. Хамгийн анхны наад захын жишээ гэхэд энэ урдлын шилэн ингээд ийм дали байх жишээтэй тий. Энэ яагаад ийм дали байгаа гэсэн чинь ой нөгөө нарны тусгал маш нарийн технологийн зүйлүүдийг энд ярьж явах жишээтэй. Хаалганууд нь бүгдээрээ ингэж арагшаага онгоно. Ихэнхэнд одоо энэ урагшаага хоодог юм байна л та. Тэгээд альва нэгэн осол энд л хаанд гардгүй гэхээр ялангуяа нөгөө өксүр зам дээр гарч байгаа ослын дээр гардаг юм байна. Тэгэхэд одоо оператор гэс хаалга онгоолгоод үсрэг тохиолдол хүртэл гардаг юм байна л да. Тэгэхэд хаалга онгоолгоход хүртэл одоо ингэж онгоох нь одоо Rolls Royce шиг онгоож ин гэсэн үг шүү дээ. Ингэж онгоож явах жишээтэй жишээлбэл те. За хэдүүлээ дотор нь ороод үзье. Обла. Оо чистэй. Би ч энэ тэнд явахдаа маш олон ийм гоё техникүүдийг унж үзчихсэн. Сая Метагрод очиод би комбайн унж үзсэн. Зүгээр мэдээж уул уурхад дээр бол энийг унж болохгүй. Энд чинь нөгөө хаабын маш том дүрэн байгаа. Энд чинь яг мэрэгжлийн хүмүүс нь унах хэрэгтэй. Зүгээр яг кабинет нь ороод сууя гэсэн зөвшөөрлийг авчлаа. Амар гоё тухтай юм байна чинь. Өө янзын дээр харуулц их гоё юм. Тэг чинь хаашаага ингээд энийг хаагаад ингээд харахад бол өө бүх юмаа ингээд айгүй гоё харах юм байна. Яг л гоё жижиг тэрэг унж байгаа юм шиг л тийм мэдрэмж төрөхөр юм байна шүү дээ энэ чинь. Суудал муудал нь ямар ч гоё тогттой юм. Тэгээд өөрөө буулгач мэдээж бодоод ирчааг нь энэ үйлгүү те ингээд автомат хорооптой те. Тэгээд мэдээж станц байрлуулсан байж байгаа. Тэгээ өрүүл нь сүүлийн бүгдээрээ гидруулсан. Айгүй зөөлхөн гинэ. Сая би бас оператор дүүнэртэй жоох юм ярьж суулаа. Айгүй зөөлхөн гаг байх. Ямар ч асуудалгүй. Тойл мойлондоо харж байгаа харуулц маруулц бол кабин энэ бол үнэхээр гоё юм байна. Юу яхтай сүүлийн одоо энэ техникч одоо яг хүндээ зориулаад хийцэн те. Хүн хамгийн тав тухтай байж бүтэем сайжирна гэдэг зүйлийг л одоо яруу тодорол харуулж ин л та. За ийм тракуудыг л манай Hera Equipment компанийн маань одоо Монголын зах зээл дээр оруулж ирээд 19 оноос хойш гэсэн баха. Одоо баг борлуулалтаараа тэргүүлээд явцсан. Тэгээ бүх одоо том уул уурхайн компаниуд зөвхөн энэ тракийг сонирхож байна. Энд чинь үнэхээр супер юм байна. За яг мэдээж хамгийн чухал үзүүлэлт бол нөгөө ашигдуулын коэффициент гэдэг дээр үед одоо тэгжил үздэг байсан тэр хэвээрээ байлгүй дээ одоо тий. Тэрүүгээр бол одоо хамгийн лаг гинэ энэ чинь бас ашигдуулын коэффициент нь хамгийн юугаараа тэр нь тийм мэдээ. За мэдээж шатхуун зарцуулалт марцуулалт нь хамаагүй бага байдаг. За тэгэл одоо нөгөө албан ёсны дилерээс авахын нэг тустай юм нь юу гэхээр нөгөө сервис шүү дээ. Сервис үйлчилгээ тий. Тэр нь одоо ингээ бэлэн байж идэг. Ер нь бол эвдрэл нэ тэр бол одоо ингээ би сая энд хэдэн жил ажиллаж байгаа операторуудтай ярьлаа маш баг гэж шүү. Жижиг шажиг юмнууд л битдэг дор нэрээ засчдаг. Ямар ч асуудалгүй. Яг мэдээж үн баг болохоор манайхан одоо сэргэлэн бизнесмэнүүд гэл да. Тэгээ байдаг шээ. Тэгээ хятадын зах зээлээс очиод өөрснөө нэг хэдхэн төгрөн татуу болохоор нь очиод авчдаг. Тэгээ яг аваад ирсэн тохиолдол ч зөндөө байгаа юм байна. Тэглээгээд эн чинь нөгөө Сибирийн нөхцөл, тэр дундаа Монголын нөхцөлд нөгөө компаниас нь тусдан зориулж хийж байгаа учраас
өөр байдаг гэнэ. Зүгээр л тэр төлснийх нь одоо нөгөө стандарт нь өөр байдаг юм л да. Хятад ч одоо миний мэдхийн евро 6 ч гэдэг лөө, монголч нь евро 3 ч гэдэг лөө төлсний юунасаа болоод жишээлбэл гаднаас оруулаад ирсэн юмуд нь төлс нь гологдоод яг Монголын төлс гологдоод эвдэрлэл нь ихсчдэг. Тэгээд одоо аргаа бариад явахад одоо ганц оруулж ирж байгаа нь манай хэра equipment дээр ирээл тэгчлээгээ солихгоор арлын дугаарыг нэг шатаад үзэхээр эндээс аваагүй гаднаас авсан учраас сэлгүүд нь таардаг. Одоо ийм аюул их зовлонгууд байгаа шүү дээ. Одоо яг хятад машинаар жишээлбэл одоо гаднаас оруулж ирээд тэгсэн тохиолдол зөндөө байдаг. Гэх мэтлэн зөндөө зовлонгууд бол байгаа юм байна. Тийм учраас аливаа нэгэн одоо ялангуяа ийм том хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юмыг бол бидний ярьж зайснаар буух эзэнтэй буцах хаягтай газраас авсан хамаагүй дээрээ нэг хэдхэн төгрөг хэрэмжиж байгаа нөгөө харамч хүн хоёр төлдөг гэдэг тийм зүйл болохгүй. Манайхан тэн дээр бас анхаараараа. За мэдээж яг том уурхайн компаниуд бол юу гэж л одоо тэр гараас авах гэж л одоо тэгэл ийм яг албан ёсны дистрибьюторээс нь авсан дээр байх гэж би бодож байна. За ийм супер гоё техникийг өнөөдөр та бүхэндээ танилцуулах гээд ухаан удаа зориод ирлээ. Сайн нөгөө нилээ явлаа. Зөв ажлын ихэнхийн энэ тракууд бол нугалж байгаа юм байна. Яалчгүй л одоо ингээл баахан тойрж явлаа. Энэ тракуудыг манай Hera Equipment компани албан ёсоор одоо албан ёсны дистрибьютор нь болоод миний мэдхийн 19 оноос хойш оруулж ирж байгаа. Ер нь бол Hera Equipment компанитай би бол олон жил бас хамтарч ажилладаг. 2003 он шиг санаж байна. Байгуулагдсан. Нодлон жил 20 жилийнхаа хойг хийсэн ийм компани байгаа. Ерөөс анх байгуулсан цагаасаа л одоо энэ дэлхийн том брендийн том тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нийлүүлсэн. Миний мэдхийн Hyundai-гийн одоо Hyundai-аар эхэлж ирсэн санаж байна. Дараа нь тэр Германы алдартай Wirtgen нөлөөтэй зам барилгын тэр компани том одоо equipment-үүдийг бас нийлүүлж ирсэн. Тэгээ одоо ингээд 19 оноос хойш тонлын хэмээх хин гайхамшигтай брендийг л Монголын зах зээл дээр нийлүүлж байна. Hera Equipment-ийн маань бол одоо операторуудаа тэр дундаа сервист ажиллаж байгаа залуучуудаа жил болгон одоо энэ тонлын компани үйлдвэр дээр аваачдаа, воркшоп дээр аваачаад мэргэжлийн дэвшлүүлдэг. Энэ бол одоо үнэхээр гоё шүү дээ. Тэгээ энэ тонлын гэдэг энэ одоо брэнд чинь хэдийгээр залуу брэнд ч гэсэн сүүлийн үед бол одоо дэлхийг байлдан дагуулж байгаа юм байна. Дэлхийн 50 гаруй улсад экспорт хийж байгаа. Жилийнх нь өсөлт нь хэдгэж экспортын өсөлт нь 93%. Бүр үнэмшмээргүй. Та нэг ясандаа зүгээр тоогоор бодох юм бол 100 трак гаргаж ирсэн бол дараа жил нь 193 трак л гаргацсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээ Монголын зах зээл дээр мэдээ яадаг гэсэн чинь манайх одоо 19 оноос хойш хэд нийтдээ бараг 400 гаруй трак борлуулсан. Яг ижил төрлийнхаа маркет шеэр гэж бид нар ярьдаг шүү дээ. Энэ дээр бол одоо Hera Equipment-ийн 45% гэж байна. Энэ юу үзүүлж байгаа гэхээр нэг ясандаа уул уурхайгийн компаниуд маань энд итгэж гин гэсэн үг. Энэ тракт итгэж гин гэсэн үг. Энэ үнэхээр ажлыг нугалж гин гэсэн үг. Энэ үнэхээр efficiency байна гэсэн үг. Энэ үнэхээр эвдэрлэл нь бага байна гэсэн үг. Маш бага зардлаар одоо авчираад маш их ажлыг нугалж гинэ л гэсэн үнийг л одоо дүгнэлт шүү дээ. Одоо яриул энэ компани талаар зөндөө олон зүйлүүд бий дээ. За тэгээд яг хөө мэдээж би өөрийнхөө хэмжээнд та бүхэнд тайлбарлалаа. Мэдээж яг би өөрөө энэ салбарын хүн биш учраас дүүнерээсээ сонссон мэдээлэл та бүхэндээ өргөлөө. Ялангуяа энэ мэдээлэл маань илүү уул уурхайг ажиллуулж байгаа тэр дундаа ийм компаниуд бол хэрэгтэй мэдээлэл байх гэж би бодож байна. За ганц уул уурхайч биш дээ. Одоо жишээлбэл энэ сайхан тракийг одоо жолоодод явж байгаа операторуудын ихтрүүд нь ч гэсэн бас үзэж болно шүү дээ. Манай нөхөр бас гоё 5 тухтай гоё машин гоё явдаг юм байна гэж. Тэ 5 тухаасаа гадна энэ чинь аюулгүй байдал гэдэг хамгийн чухал юм байгаад байна шүү дээ. Тэр мөрийн ч гэсэн одоо бас мэдээд аваасаа гэж би хувьдаа хүсэж байгаа. Зүгээр уул уурхай мэддгүү сонирхдаг хүмүүс ч гэсэн бас ийм юмнууд явдаг юм байна, ийм тухтай болцсон юм байна. Одоо бид нар ч нөгөө социализмынхаа үеэр дээр үеих гэсгээр юм бодоод байдаг шүү дээ. За яг бүр нарийн ширээ мэдээлэл авъя гэвэл та бүхэн миний доогоор гарч байгаа борлуулалтын ус руу холбогдороо мэдээж манай Hera Equipment-ийн одоо Facebook пэйжээр нь ороод илүү мэдээллүүдийг бас авах боломжтой шүү. За ямарсан ухаатагтай ирлээ, гой бүтээн байгуулалтыг үзлээ, түүнэрээрээ маш их багтлаа. Энд бол зөвхөн ажил жинхэнэ утгаараа өрнжийдэг юм байна. Тэгээ би сая хурдан ярьсан байхаа гэж бодож чинь түүнэрийнхээ ажлыг одоо дөрөв түүгийнхээ ажлыг зогсоочод энийг яриад байгаа шүү дээ. Ой! Одоо ажилдаа ороор миний дүүнэр. Одоо би цалингаас нь хумслаад ин гэсэн үг шүү дээ. Нэг осноо бол за ингээд дараагийн блог хүртэл баяртай манай.